За сайн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хэлний бэлтгэлээс яг хэрхэн их сургуульд Японы их сургуульд орох вэ гэдэг цуврал видео дугаарын маань 6 дахь дугаар. Энэ удаагийн дугаарт Баяр Жаргал маань бидний урилгыг хүлээж аваад өргөдөн ирж оролцож байна. За тэгэхээр Баяр Жаргал маань өөрийгөө танилцуулаад эхлэе. Сайн байсан уу? Баяраа байна. Тэгээд би 5 жилийн өмнө Японд ирсэн. Тэгээд хэлний бэлтгэлд ороод хэлний бэлтгэлээс их сургуульд одоо 4-р курс гэдэг нь болоо суралцаад явж байна. 5 жилийн өмнө Японд ирээд одоо 4-р курс гэхэлэр хэлний бэлтгэлд хэр удаан суралцсан бэ? Хэлний бэлтгэлд нэг жил хагас суралцсан байна. Тэгээд жил хагас суралцаад яг ингээд 10 жил төгссөнөөс хойш ингээд он цагийн дараалтаа процессоо яриа шүү дээ. Яг юу хийж хаагаар явж байна. Ер нь яс нэг төгсөөд гадагшаа унсан бодлого байсан 10 жил байхдаа. Яагаад тэгэхээр хөгжим тоглодог байсан болохоор хөгжмөө тоглоод тэгээд тэрнгөөр явна гэж боддог байсан ихэндээ. Тэгээд 10 жилээ 52 дугаар сургуулийг төгсөөд тэрний дараагаар яс хөгжим хүчийн сургуульд ороод тэгээд тэндээ 3 жил суралцсан. Тэгээд дундаас нь болоод ийш ирсэн байгаа. Тэгээд ийш ирэнгуудаа хэлний бэлтгэл жил хагас суралцаад тэгээд одоо их сургуулийн 4-р курст гэж байгаа. Их сургуулаа танилцуулаач төхөө. Ямар сургуульд ямар мэргэжлэр суралцдаг вэ? Тэгээ манай сургууль Тойо их сургууль гэдэг байгаа. Тэгээд энэ болохоор сонгосон шалтгаан энэ төр гэвэл нөгөө нэг яг өөр бас сургуулиуд амар ингээд өөрийнхөө орж чадхаа сургуулиудаа бүгдийн линкийг гаргаа жагсаалтыг гаргаад тэгээд жагсаалтын дундаас ингээд өөрийнх нь чадна гэснээр шалгалтын нөгөө тэгээд тэнцнээсээ дахиж ингээд шилж сонгоод тэр сонгосон ингээд Тойо сургууль байгаа. Мэргэжлийн тухайд ямар мэргэжилтэй? Мэргэжил болохоор эдийн засгийн мэргэжлээс суралцдаг. Тэгээд дотор нь илүү үнсгэрүүл нэг олон улсын эдийн засаг гээд улс улсуудын эдийн засгийг харьцуулсан маягтайгаар хэмжиж явагддаг байгаа. Тойо сургуульд ингээд материалаа анх ингээд хэлний бэлтгэлээс материалаа явуулж явах тэр нь ямар шаардлагууд байсан бэ? Ямар материал бүрдүүлж явуулах хэрэгтэй байдаг? Юус эхлээд 10 сард байсан баха. 10 сард нөгөө материал явуулсан. Өөрийнх нь зохион бичлэг болгон нэг 10 жил 11 жил төгссөн гэсэн нөгөө нэг юу байгаа штэ баталгаа. Ингэж төгссөн гэсэн тэрийг Монголоос авчруулад тэгээд өмнөх дугаарын нөгөө нэг хүн бас ярьж ирсэн. Нөгөө Монголд 11 жил төгсөөр энэ болохоор 12 жил үгээд. Юугод нөгөө сургуулиуд 12 жил биш болохгүй гээд тэрэн дээр бас би бас айгүй их байсан. Олон сургуулиудаас ер нь орхоо болоод тэгээд миний орсон сургууль болохоор хөгжим бүжигт суралцсан 3 жилийг дүүцүүлээ. Тэгээд орж ирсэн байгаа. Тэгээд хэрэг хүүхдүүд бас нэг 12 жил болоод аавна гэдэг анханаас нөгөө нэг сургуулийн юун дээр нь байдаг байхгүй юу? Завар дээр нь. Тэгээд тэрийг харангуйтай Монголд хэрвээ төгсчөөд их сургууль ч юм уу их сургуульд бас ороод дундаасаа туслаад ирсэн бол ер нь бол дүүцүүлж болд юм лээ. Дараа нэг би дүүцэх тийм. Нэг жилийн шууд нөгөө хөгжим бүжиг сурж ирсэн бас нөгөө юугаа баталгаагаа энд авчираад тэгээд сургуультай материал өгөөд тэрний дараа шалгалт авсан байгаа. Шалгалт нь болохоор тооны шалгалт тэгээд юуны шалгалт англи хэл япон хэлний шалгалт авсан байгаа. Тэгээд энэний хариу нэг ялаад хагас сар болоод тэгээд хагас сарын дараа дахиад яасан минс хэвцээгээд ярилцлага авсан. Тэгээд ярилцлаган дээр бас яг нэлээд бэлдэж чадсан юм бол. Тэгээд ярилцлагандаа орчоод ярилцлага нь болохоор 2 хүн байсан. 3 хүн байсан. Тэгээд ярилцлага өгчөөд бэжсэн чинь сарын дараагаа та тэнцлээ гэдэг нэг мэйлээр ирсэн. Тэгээд бас нэг гэрт нэг постнд марцсан. Тэнцсэн гэсэн бичиг. Тэгээд анх ингээд олон сургууль сонгоод ингээд тэнцэх чадхуудаа яасан чинь нэр нь сургуулиудаа ингээд сонгохдоо ер нь юуг нь харж сонгосон бэ? Ер нь хаанаас материалуудаа зөвлөсөн бэ? Тийм би бол яг 100% интернетээс хайсан. Тийм тэгээд нэг багш нар болохоор айгүй тийм хэлний бэлтгэл яаж мэдгүй намайг сурж байгаа л хэлний бэлтгэлд байхад багш нар амар тусалж дэмжин. Гэхдээ яг нөгөө нэг чи өөрөө ямар сургуульд ормоор байгаа ингээд тэрийг авчирангууд багш нар чинь нөгөө
юу гэдэг ярилцлаганд бэлтгэхэд юм уу, нарийн ширэмүүдийг заах гэсэн. Яг чамайг энэ сургуульд ингэж миний үстэй сур гэсэн. Тийм зааврууд бол нэг өвдгөө санагдсан. Тэрнээс яг өөрөө сургууль мэргэжлээ сонгож ирээл тэгээд тэрэнд нь ороход нь юу хэрэгтэй гэдэг нь бэлдээд явдаг. Тэгээд би болохоор туяа сургуулийг сонгосон шалтгаан ингэ анх нөгөөд нэг уул амар том юм бодсон ирсэн аахгүй юу. Хитоцо баши туудаа энтерт орно гээл. Тэгээд яг нэг хэлний бэлтгэлээ төгсөхөд исэн чинь хугацаанд тулаад шалгалтанд бэлтгэх хугацаа байдаг ерөөсөө. Тэгэл өөрийнх нь за одоо тэгвэл орж чадах хамгийн гайгүй сургуулиуд нь ямар сургуулиуд вэ гээл нэг 10 сургуулийн лист гаргаад тэгээд тэндээс шууд яасан. Нэг 5-ын нөгөөд тэгээ хоёрт нь тэнцээ тэр хоёр нь болохоор нөө Тоёг сургууль тэгээ нөгөөт нь болохоор Нихон Дайгаку гээд хоёр эсэн. Тэгээд аль альныхын кампус дээр нь очижээ яхад нэгдүгээр Тоёг сургуулийн сонгосон кампус нэг гоё байсан. Тэгээд дээрэс нь нөгөө бас харсан юм нөгөө 4 жил чи их урт хугацаа штэ тий. Юм гот нөгөө юу гэдэг кампус дээр нь Сакуро гэдэг штэ. Сакуро одоо спорт төвчтөрийн спортоор хүүхдүүдтэйгээ нийлээд юм аяга явдаг гэх. Трийг айгу саппорт хийсэн сургууль санагдсан. Айгу амар том 5-6 давхар барилга тэр чигээр яг дэс нөгөө Сакурын барилга болсон. Тийм трийг айгу чухал зэсэн. Тэгээд дараагийнх нь болохоор Тоёг сургууль юу байдаг гэсэн. Сэтгэл хөдлөлийг харж байхад нөгөө баруун бол Америк бол Европ сургуулиуд амир гэрээсэн. Тэгээд гэрээгээр оюутан солилцоо аяг байдаг. Тэгээд би болохоор яг Японд A1 авчаад орсон болохоор за A1 авсан ч одоо англи хэлтэй болт идэв гэж доо. Тэгээд ер нь бол оюутан солилцоогоор амир их явахыг хүсэж байсан. Одоо оюутан солилцоогоор явах гад тэгээд ер нь бол амир оюутан солилцоогоор энд явсан ирсэн гадаад оюутнуудаас ихэдэг. Тэгээд өөрөө явах боломжтойсэн болохоор энэ сургуулийг сонгосон байгаа. Тэгээд дээрэс нас нэг өөр шалтгаан гэвэл юу амьдрал одоо их сургуульд орно шүү дээ тий. Орчоод 4 жилийн хугацаанд би өдөр болгоно нөгөө юу байсан. English Communication Zone гэдэг нөгөө сургуулаас тэр оюутан солилцоогоор ясан гадаад оюутнууд мөнгө төлөөд цалинжуулаад нөгөө нэг юм амар том спейс гэдэг байхгүй өөрөө. Тэнд дотор өглөөний 11-ээс оройд 6 хүртэл ажлын 5 өдөр байж идэг. Тэгээд англи хэл сурмаар Япон болон өөр бус орны оюутнууд шууд ороод тэдэртэй найзууд болоод яриад тэгээд тарчаал хоолонд идэл. Иймэрхүү нэг англи хэллээ сайжруулах боломжууд гадагшаа өөр улс руугаас явж үзэх боломжууд айгүйх байсан болохоор энэ сургуулийг сонгосон байна. Тэгээд их сургуульд одоо ингээд 4-р курст орсон. Ер нь их сургуулийн амьдрал нь ямар байсан бэ? Ямар дугуйланд оролцсон бэ? Тэр нь айгүй сонирхолтой. Тийм. Тэгээд би орчоод сая хэлсэн шүү дээ Сакурод ормоор исэн гээд. Тэгэл орчоод шууд Сакурод орсон. Эхлээд нэг сагсан мөнгөний Сакурод ороод тэгээд дараа нь кикбоксинг гэдэг нэг боксинг байгаа штэ. Тэрэнд ороод тэгээд дахиад нэг орсон болохоор нөгөө кендо гэдэг яг нэг Японы ингиш чулуун цагтаг нэг бокс шиг юм байдаг штэ. Мэдгүй. Кимбо гэдэг. Тийм. Тэр гураар ер нь Сакурод явсан. Сакурод. Тэгээд ажил ер нь ингээд ажиллаа, тэгээд дугуулангаа, тэгээд сургуулаа, тэгээд бас ямаахыг ингээд зохицуулаад явах юм цаг ер нь хэр байдаг вэ? Их оюутны амьдрал. Оюутны амьдрал яг миний бас нэг Японд ирээд аягүй их том сурсан зүйлийн нэг юм юу байсан. Нөгөө хүн хичнээн завгүй байж болно. Гэхдээ нөгөө бүгдийн зохицуулаад сурна гэдэг амар том чадвар юм шиг санагдсан надад. Одоо юу гэдэг ингээд хичээл амар хийж ийнэ гэж найзуудаа орохыг дуулахгүй. Нөгөө найзуудтайгаа амар ингээд гой байна гэж хичээл орохыг дуулахгүй. Ирээдүйн зорилгоо орохыг дуулахгүй гэд бүгдийг ингээд юу schedule дээрээ бичээд тэгээд өөрөө нөгөө цагийн хуваар гаргаад тэгээд тэр цагийн хуваарийн дагуу ер нь явж байхад бол байд энтергээд явж байхад ер нь тэгээд болцдог санагдсан л та. Тэгээд би чинь 1-ээс 3 дахь курстэй бүр 1-ээс 2 дахь курстэй нөгөө нэг full бүтэн таан яваад 24 таан авах хэрэгтэй шүү дээ хагас семестр. Тэгээд тэргээ бүгдийг аваа яваадсан байхгүй. Тэгээд эхний жил мэлдээ бүр амар завгүй тэгээд бас юугаач ойлгохгүй гүйлсэн. Тэгээд юугаач ойлгохгүй гүйж явах хооронд тэгээд нийгэм идэхэд тасаад ирсэн байсан. Тийм. Тэгээд одоо 4-р курст орсон. Эхний 3 жилдээ хамаг кредит аваад дууссан болохоор одоо
ер нь айгүй завтай ямуухай ажил туслаад тэгээд дээрэс нь нөгөө дипломын ажил авчиад ер нь бол зовж хэлээд байгаа айгүй л одоо бол. Аха. Тэгээд танай сургуульд ингээд тэтгэлэг авах юм боломжууд хэр байдаг вэ? Тэтгэлэгнүүд рүү материалаа явуулж ясна уу? Тэр талаар бас тэгээд сургалтын төлбөрийн тухай мэдээлэл өгч тахаа. Аха. За сургалтын төлбөрөөс ярив. Сургалтын төлбөр анх ороход юу байсан? Анх ороход нөгөө анх орж байгааг илүү мөнгө төлдөг шүү дээ, тийм. Нэг тэр нь ороод нэг 120 мянган болсон баха. Эхний жил нь. Тэгээд дараагийн жилээс нь болохоор нөгөө GPA гэдэг байгаа шүү дээ, оноо. Тэрийг нөгөө нэг өндөр оноотой байвал нөгөө нэг гадаад оюутны хөнгөлөлт авдаг. Тэрийг 2 жилээс аваад явсан. Тэгээд тэтгэлэг гэвэл юу байдаг? Нөгөө тэтгэлэг зарладаг ингээд сэтгэлийн бүр туцаа офис гэдэг. Дотор нь 20 хүн ажиллаж идэг. Тэгээд тэн дээр очиод өөрийнхөө авмаар байгаа тэтгэлгүүдийг ер нь авмаар байгаа ч гэж яг бүх тэтгэлгүүдийг очиж материалыг аваад тэгээд бүгдийг өгж явуулаад тэгээд хүмүүс ер нь аягүй гайгүй аваад ах шиг байдаг шүү дээ. Бас манай сургууль сурдаг Кохай яс өгөөл авчихсан. Би бол яг нэг 2 дугаар курс байхдаа нэг 5-6 тэтгэлэг бүгэлж явуулаад тэнцэг байгаа гэж. Тэгэл уран муграал тэгээ заалайлаа гэл тэгэл ер нь баяд тэгэл байсан дөө. Аха. GPA хөнгөлт нь ямар хөнгөлтэй байдаг вэ? Яаж хөнгөлт? Тийм тэр болохоор нөгөө нэг босго оноо 3.1 гэлээ. Яс нэг амар тийм том биш босго нь. Тэр босгыг давхал юм бол тэгэл өөр материалаа бүрдүүлээл сургалтын төлбөрийн 30% баха хөнгөлүүлдэг. Тийм. Тэгээ танай сургууль хаана айгүй олон кампустай шүү дээ. Хаана байрладаг сургууль хаана байдаг вэ? Ер нь яг төв кампус нь. Тийм нөгөө Шакай Гакубу гэдэг яг нөгөө үндсэн нийгмийн ухааны хичээлүүд болохоор миний одоо сурж байгаа Хакусан кампус гэдэг Бункёг гэдэг. Юу Токио их сургуулиас алхаад нэг 10 минут авсан зайд байдаг. Тэгээд юу нөгөөх нь болохоор спорт гэдэг Токио сургууль чинь спортоор амар алдартай болохоор ер нь Японд Токио сургууль хэр мэдгүй юм байдгүй. Усан сүлжээний амар том авраг, тэгээд боксийн том авраг, тэгээд сумо энэ төр гэл бүх төрлийн спортоор яадаг. Тэгээд өөрөө нэг спортын кампустай. Тэр нь болохоор Ида Баши гэдэг экин дээр идэг. Тэгээд өөр нэг сүүлд бас 2018-17 онд шинээр баригдсан Акабана кампус гэдэг ба. Тэн дээр болохоор инженер энэ төр гэдэг юм шиг лээ. Тэгээд өөр нэг Акасакад бас нэг байдаг гэсэн. Тэгээд нэг 5-6 л байдаг баг. За баярлалаа. Тэгвэл сүүлийн асуулт ер нь ингээд хэлний бэлтгэлээс ингээд их сургуульд орох хүмүүст ингээд хийж өгөх зөвлөгөө юу байна да? Ямар ч зөвлөгөө өгөх вэ? Ер нь өөрийнх гарч ирсэн алдаа байвал тэр алдаагаа болцсон шүү дээ. Алдаа гэвэл яг хөө хэлний бэлтгэлд орсноос хойш гэвэл нэг алдаа гэж бодод байгаа. Тэрнээс өмнө бол амар алдаа байна. Монголд орохтаа бүр сайн бэлддэг байж гэж их бодогдсон. Бэлдээд тэтгэлгээр ирдэг байж гэдэг юм. Тэгээд яг хэлний бэлтгэж сурж байгаа хүмүүстэй хэлэхэд ер нь бол нэг жил хагас яг бүр амар сайн гүрийгээд хэлээ сайн сураад нэг аваад тэгээд давхар өөрөө англи хэлтэй өөр хичээлүүдтэй сайн бол том сургуулиуд орох боломж өөр амар их байдаг юм байлээ шүү л гэж зөвлөмөр байна. Тэгээд хамгийн гол нь яг тэр өөрт олцааг нэг хагас жил байгаа штэ. Одоо нөө яг одоо сонсож байгаа хүмүүс бодвол дараа жил орно гэхэр чи одоо дахиад жоохон хугацаа байгаа. Тэрэндээ эртхэн хайгаад яс нэг Монгол хүмүүсийн нэг гаргадаг алдаа байдаг юм шиг эле нийтлэг багш нараас сонсож байгаад хэлний бэлтгэлийн ингээд имийг амар цагийн тулгаж хийдэг. Тэгэл бас намайг хэлний бэлтгэл харж байгаад бас яг бүгд ч хэлдэг ганц хоёр хүмүүс байсан. Тэгэл яг нөгөө нэг 12 сар өнгөрөөл хугацаанууд нь ингээд дууссан шүү дээ. Нөгөө нэг материалын хугацаануудын дуусгахын дараа сургуулийн ажил хийдэг харагддаг. Тэгвэл бүр эртнээс юу гэдэг 8 сар мараас бүр ингээд сургуулиудаа хайгаад ямар сургуулиуд орох юм бүр ингээд цаасан дээр ингээд бичээд хугацаа хідэн шалгалтны гэдэг ямар болцлууд гэдэг ингээд тэрт нь бүгд нь бэлдээд ингээд эртнээс хийгээд явбал айгу зүгээр гэж юу бодогдсон. Тэг эртнээс хийгээд явхад ер нь бол болохгүй гэсэн юм байхгүй гэж бодож байгаа. Тийм.
За бид нартай өөрийнхөө туршлагаас хуваалцсанд маш их баярлалаа. Баяраа байлаа. За баярлалаа. Баяртай.